Сайн байцгаана уу байна. Бидний өмч бүрэн засгийн талаар Эфес 6-аас подкастуудыг би хийсэн байдаг л да. Тэгэхээр бид нэр Эфес 6 дээр байдаггүй бас бидний зэмсэг бол яг гимшил байгаа. Гимшиг үед бурхан өөрөө уучлал цэвэрлдэг байгаа. Харин дараачийн нэг зэмсэг бол үнэхээр талархал байгаа. Тэгээ альва хэцүү зүйл болоход талархдаг байгаа. Тэр хүрт нөгөө жишээ эргүүлж байгаатай л адилхан өөрчлөлтүүд гардаг байгаа. Тэгэхээр ер нь бол мэдээж консулын зөвлөх үйлчлэгээ өгж явах үед голцоо мэдээж хүн амьдралдаа болохгүй байгаа юм ярилцдаг л та. Одоо сүмч болгонж болохгүй ч юм амьдралд болохгүй ихнэр хүүхэд нь нөхөр нь юу гэдгийг тий. Дандаа болохгүй байгаас юмнууд ярьдаг. Тэгээд дандаа асуудлаа ярилцдаг л та. Гэхдээ яг анхаарлаа болж байгаа юм дээр нь анхаарлаа аврал дээрээ, анхаарлаа бурхан дээр, анхаарлаа Есүс дээр хандуулаад талархах үед ихэнх проблемууд алга болдог. Ялангуяа амаараа тунхалж ярьж байгаа ч юм уу сүрэг тунхалсан юм да бүгдийг цэвэрлээд талархах хэрэгтэй. Тэгэхээр ер нь талархлын цэцгэлт хийхээс өмнө бас гимших хэрэгтэй. Гимшихтэй яаж гимших вэ гэхээр ялангуяа амаараа өөрийгөө болон бусдыг хараасан бол гимшиж байна гэд өөрийнхөө эсрэг хэлэгдсэн миний хараалыг би гимшиж байна. Та гимших үед уучлалт цэвэрлэж өгөрөө гэд бас цэвэрлэх хэрэгтэй. Яг бол би амаараа одоо би лузер ч юм уу, би бүтэлгүй амьтан, би нэг чадахгүй одоо гэдэг ч юм уу, би хинч биш, би юу ч биш, би залбирахаас өөр юу ч ядахгүй, залбирч чадахгүй ч гэдэг юм. Ингээл гих мэдчлэн банк тунхаглчихсан тийм зүйлүүд байл бүгдийг цэвэрлэх хэрэгтэй байдаг. Тэгжээд эзэн талархах хэрэгтэй. Еврей 12:21 уншиж байгаа. Тиймээс бид үл ганхах хаанчлыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үгээр хүндлэл айдас бүхий тааламжид үйлчлэлийг бурханд өргөх юмаа гэж. Тэгэхээр тиймээс бид үл ганхах хаанчлыг хүлээн авсан тул талархлаа илэрхийлцгээе. Тэгэхээр бид нэр хаанчлыг үл гангадаг. Үнэхээр тэр хаанчлыг хүлээж авсан учраас махан биеийн амьдралд байгаа асуудлууд дээр талархах хэрэгтэй. Тань тусалж байгаа хүмүүс байл талархын. Сүмч болгон бүндээж ганц хоёр л муу юм болсон болохоос биш зовсон хүн эцэсэн үед хамт залбирдаг хүмүүс, хамт уйлан залбирдаг хүмүүс, хамт үйлчлдэг хүмүүс гэл зөндөө сайхнууд байгаа. Магадгүй одоо жишээл таны биед хор тавдартай ч юм уу хор тавдартай хүнд хамаат задамж байх юм бол таны бие магадгүй 100% гэж үтэй л та. Тэгвэл хор тавдар яг үндэ 1% хүрэхгүй байхгүй маш жоохон хэмжээтэй байдаг 1 см ч юм уу за итгэн сантиметр. Таны бие өөрөө их ямар том эзлэгүнтэй байвал тэрний хажууд жохон зүйл авахгүй. Тэгэхээр хамаг анхаарлаа тийшээгээ хандуулж болохгүй. Эзэндээ биендээ талархна. Тэгээд эсрэг одоо биеийнхээ эсрэг хувирсан хор тавдрын эсрэг хүн зайлуул залбирч болно. Тэгээд сүмч болгонд ч гэсэндээ ганц хоёр муу юм тохиолдсон байсан ч гэсэн сайн зүйл зөндөө байгаа. Таны төлөө залбирдаг хүмүүс байгаа. Тантай хамт залбирдаг хүмүүс байгаа. Зөндөө бол нөхөрлсөн цагууд бас байгаа. Хань ижил дээр ч гэсэндээ хань ижлийнхаа нэг л юм болохгүй гэдэг юм бол үнэхээр амархан биш байдаг. Тэгэхээр хамт өнгөрүүлсэн цагуудаа бүгдийг харлуулж ч юм уу хар болохоос илүү талархах хэрэгтэй. Хамт амьдсан он жилүүдтэй хань ижил үр хүүхдтэй талархах хэрэгтэй. Тэгэхээр талархах үед яг ингээд хүрд нөгөө жишээ гэж байгаа юм шиг юм болдог. Тэгэхээр талархлаа илэрхийлцгэх хэрэгтэй байгаа бид нар. Үгээр хүндлэл айдас бүхий тааламж үйлчлэлийг бурханд өргөх юм гэж. Хүндлэл айдас бүхий тэгэхээр бурханаас имээж тэгээд бас хүндэлсэн байдалтай тааламжтай үйлчлэл гарах хэрэгтэй. Тэрнээс биш одоо зүгээр л хийх ёстой ажлаа үйлчлээл нэг тийм одоо юу гэдгийг хүлээстэй тийм хэцүү үйлчлэл хийх гэж оролдох юм бол одоо баяр хөөрг үйлчлэл байх юм бол аль альнд нь тааламжгүй. Тэгэхээр үнэхээр бид нэр баяр хөөртөө одоо үйлчлэлээсээ баяр хөөртөө болдог ш баяр хөөртөөр үйлчлэх явдал маш чухал. Тэгэхээр бас л талархах хэрэгтэй. Тэр үйлчлэлд талархах хэрэгтэй. Бие махбодтой, амьсгалтай, бурхны хаанчлалд тэр хизээч гуйхгүй тэр ганхахгүй тэр хаанчлалд байгаа та. Нөгөө үнэхээр юу одоо идэрсэн чөлөөлөгдсөн гэж талархаас илүү таны нэр амийн намд бичсэн талархах хэрэгтэй гэж хэлсэн. Яг түүнтэй адилхан. Тэгэхээр маш хэцүү өдрүүдийг би өнгөрөөж байгаа ч гэсэн
амын аврагцанд би маш их талархаж байгаа тий. Төрөвний усан баталгаасан пасторудад үйлчилж байгаа эмчнэрд гэл хажууд нь байгаа мэдээж хүмүүст бүгдэнд нь талархаж байгаа, асарж байгаа, харж байгаа. Тэгээд нөгөө талдаа бас хэцүү зүйл болж байгаа ч гэсэн Бурхны энэр нэг хүсэл маш их байгаа учраас маш талархдаг. Ер нь талархлын цэцгэл би маш олон жил хийж байгаа. Тэгээд амьдралд байгаа одоо миний амжилтын юм уу маш нууц нь бол би маш их талархдаг ба. Маш жоохон юмд маш их талархдаг. Тэр бол одоо маш хүчтэй зэвсэг байгаа. Гэвч бол талархаад байх юм бол мудар сүнс юу ч хийж чаддгүй, довтолж чаддгүй, яг бамбар шиг, итгэлийн бамбар шиг хамгаалалт болдог зүйлэлтэй талархлоос. Тэгээд итгэлийн бамбаа чухал, итгэлийн бамбаа штэ, угаасаа бамбаа. Тэгээд итгэлийн бамбаа дээр унсан сум унтардаг байхгүй. Талархал бол бүр том юм бөмбөлөг шиг зүйл, бүр нэвтэрч орч чаддаггүй зүйл л дээ. Чамайг гомдоож, зовоож одоо шаналлах зорилготой юмнууд болоход талархаад байхаар бузар сүнс яаж чадгаа мэдэхгүй яваад өгдөг байхгүй юу буцаад. Тийм учраас талархал бол үнэхээр том зэвсэг шүү гэж би та бүхэнд хэлмээр байна. Тэгээд өдөржингөө ер нь талархаад байх ёстой. Бурхныг магтаал, Бурхныг баярлал, Бурхныг хүндэтгээл, агуугийн гайхамшигтайг нь үргэлж талархах хэрэгтэй гэж хэлмээр байна. Юу ч болж исэн таны амьдралд ямар ч муу юм байсан болж исэн талархах зүйл маш их байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд үнэхээр талархаарай эзэнд. Есүс Христосийн нэрээр үнэхээр таны алдар ариунаар дуурсах болтугай. Таны нэр нь талархаж байна. Таны говьшгоо хаанчлал талархаж байна. Эзэн танд баярлалаа.